Би 1987 онд Улсын цагдаа сэргэлийн ерөнхий газрын 0230 дугаар ангид сэргийлэгч байлдагчаар орж анхныхаа гарааг эхэлжсэн цагдаагийн байгууллагад. За тэрнээс хойш одоо цагдаагийн байгууллагад нийт 31 жил ажиллаад цэргийн тэтгэврт гарсан. Энэ ажиллаж байх хугацаанд 2006 оноос хойш цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц сургалтын хилцэд ахлах байцаагчаар томилогдож ажилласан байгаа. За энэ ахлах байцаагчаар томилогдож ажиллах хугацаанд би цагдаа дотоодын цэргийн албаагчдын ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэх асуудал дээр голчиж ажилласан. Тэгээд мөн цагдаагийн ерөнхий газрын сургалтын нэгдсэн бодлогыг барих асуудлыг бас нэлээд явсан. Тухайн үед одоо түрүүн хэллээ анх яаж орсон бэ гэж асууж байна. Би одоо ингээд тэтгэврт гарсныхаа дараа өөрийнхөө хувийг үзэхэд манай цагдаагийн байгууллагын хүний нөөцөөс надыг судалсан судалгааг хараад би өөрөө гайхажсэн. Бүх аймаг, бүх сумдаас миний талаар судалгаа авсан байдаг ийм асуудалтай байсан. Одоо бол цагдаагийн байгууллагаас хүний нөөцийг судлах асуудал орон тооноос шалтгаалаад богинохон хугацаанд хийгдэж байгаа. Гэвч энэ бодлого бас алдагдаагүй явж байгаа. 3 үеийн түүхийг судлах. Тэгээд дээрээс нь ар гэрийн судалж үзэх. Ингээд цагдаагийн байгууллагад авч байгаа асуудал байна. Ер нь бол Думбара генерал хэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагад зөв хүмүүжлтэй, зөв соёлтой, зөвл хүнийг авах юм бол тэр цагдаагийн байгууллагын ажил цаашаа сайн явна гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ нүднээс нь би юу гэж харж үзэж байна вэ гэхээр цагдаагийн байгууллагад ажилд орох байгаа хүнийг өнөөдрийн байдлаар за би 2006 онд анх ажилд ийм хүний нөөц сургалтын хилцээр ирээд ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэх асуудлыг аваад үзэхэд манайх ахлагч бүрэлдэхүүн болон офицер бүрэлдэхүүнийтэй 1000 орчим хүн тот байсан. Тэгээ энийг нөхөн хангалт хийх асуудлыг ингээд үе шаттайгаар судалж үзээд ер нь бол 3 төрлөөр судалгаа хийх болцоотой. Тэгээд энийг урьдчилж заавал анги байгууллагуудтайгаа мэдэгдэх ёстой гэдэг асуудал байсан. Энд юу гэхээр нэгдүгээр үндсэн 10 дугаар анги төгссөн хүүхдүүдээс судалгаа авна. Энгийн ихтэйд сургууль төгссөн хүмүүсээс судалгаа авна. Цэргээр дамжуулаад цэрэг тал паасан хүмүүсээс ингээд авахд энэ хүмүүс маань доктор сурсалтай ажиллах гараага байна гэж үзсэн. Тэгээ энэ яагаад тэгж үзсэн бэ гэхээр өнөөдөр өөрөө цагдаагийн байгууллагад орё гэсэн хүсэлтэй хүн маань цагдаагийн байгууллагын одоо доктортой боловсруулагч болж байна. За ингээд л гарлаа. Энэ өөрийн цагдаагийн үндсэн сургуульд бэлтгэж манайх ингэж захиалгаар бэлтгэж оруулж ирсэн. За энэ захиалгаар бэлтгэж оруулж байгаагийн ач холбогдол юу гэхээр доктортой боловсруулагчтай байх асуудал байна. Энэ яг цагдааг сонгон шалгаруулж авах процесс маань одоо юу гэдгийг төрийн албаны зөвлөлөөс ирсэн оронтой дутуу байна гэж яагаад жилдээ 1 юм уу 2 удаа хийдэг. Энэ нэг жилдээ 1 юм уу 2 удаагаар тэр хүний нөөцийг шууд бүрдүүлнэ гэдэг асуудал байхгүй л дээ. Яагаад гэвэл өнөөдөр цагдаагийн байгууллагаас тэтгэврт гарч байгаа хүн хэд байна? Офицерын игнэм дэвшээ явчихж байгаа хүн хэд байна? Цагдаагийн байгууллагаас бизнес хийгээд гараа явчихж байгаа хүн гэдэг ингээд бодоход ойролцоо жишээ ярихад одоо 1000 орчим хүн гарлаа гэхэд тэр хүнийг 2 удаагийн сургалтаар 400 өнөр бэлтгэн дотоод хэргийн их сургалт бэлтгэж байгаа 200 300 хүн байлаа гэхэд тэд маань өнөөдөр ороод тэнд ажиллаж байгаа асуудал нь цагдаадаа 100% ажиллах хүн хэд байна уу гэх жишээ нэг ингээд үзэхлээр хүний нөөцөө маш зөв төлөвлөх асуудал байна. Жилдээ бид нөр 2 удаа 3 удаа 4 удаа авах хэрэгтэй юм уу? Тэ? Заавал 2 удаа биш. Бид нөр хэд удаа 6 удаа авах хэрэгтэй юм. Тэгжээж хүний нөөцийн нөхөн хангалтыг хэрхэн хийх үү гэдэг асуудал байна. Зөвхөн энэ хүний нөөцийн төлөвлөлттэй л маш сайн хийх хэрэгтэй асуудал гэж би ойлгож байгаа. 2009 онд хөдөлгөөн тэргуулийн газрыг байгуулсан. Манай би өөрөө яг сургалтын тасгийн ахлах сургалтын тасгийн дарга дараатан сургалтын хилцээний дарга гэдэг ингээд албан тушаалууд дээр явсан. Энэ яг явцад манайх 5 хүнтэй байсан. Одоо жишээ нь Бадам хаан, Бат оргил, Оюун тунгалаг, Онон гэдэг. Бид нөр бол нэг хүн шиг ингэж ажиллаж байсан. Энд
хөдөлгөөн тэргуулийн газрыг 400 үнээр байгуулах, богино хугацаанд байгуулах юм өөр авсан. Тэгээд энэ дээр нөгөө хүний нөөцийн чиглэлийн судалгаа бас сайн байж байсны үндсэн дээр бид нөр энэ албыг бас богино хугацаанд байгуулсан. Тэн дээр 3-4 газар ингээд сургалт явуулсан. Би энүүгээр бол бас бахархдаг. Тэгээд дарга наран тавигдаад энэ хөдөлгөөн тэргуулийн газар маань өнөөдөр тухайн үед 1-2 минутанд дуудлаганд очдог, маш шуурхай очдог болсон. Иргэдийн итгэлийг хүлээж авсан ийм албаны ахлагч одоо офицер бүрэлдэхүүнийг бэлтгэхэд би бас оролцож явсан бас бахархаж явдаг. Тэгээ манай сургалтын тасаг маань бол цагдаагийн байгууллагын бүхэл сургалтын дээр орж явдаг, зохион байгуулдаг байсан. Ийм л одоо тасаг байсан. Тэгээ би энэ хамт ажиллаж байсан хүмүүсээр бахархдаг. Яг зөвхөн богино хугацаанд энэ бүгдийг хийхэд дэмжлэг тусалцаа явж байсан. онд нийслэлийн эрүү хэв журмын нөхцөл байдлыг хүндэрсэн тийм цаг хугацаа байсан. Тэр үед ажиллаж исэн манай одоо цагдаагийн удирдлага амар болд генерал, ган болд генерал нар төр засгийн удирдлагуудад одоо энэ хүндэрсэн нөхцөл байдлыг бол танилцуулаад 2017 оны 1 сарын 18-ны өдөр одоо нийслэлийн хөдөлгөөн тэргуулийн газар одоо байгуулагдсан. За байгууллагатаа одоо бүтэц зохион байгуулалт нь бол одоо 4 хэлтээс 16 тасагтай зохион байгуулагдсан. Тэгээ гол зорилго нь юу юм гэхээр зэрэг одоо иргэдийн дуудлага мэдээлэлд хурдан шуурхай очих, гэмт хэргийг даслан зогсоох. Тэгээ хаана одоо эмзэг цэг байна, одоо хулгай дээрэм, булаалт гардаг газар цэгүүдийн судалгаа гаргаад 24 цагаар одоо цагдаагийн хяналтанд авч эргүүлэг зохион байгуулсан. За ингэснээрээ яасан гэхээр зэрэг тэнд тухайн үед гарч ирсэн одоо эзэнгүй гэмт хэргүүд, оргон зайлсан этгээдүүд, хулгай дээрэм, булаалтын гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлж иргэдийн талархлыг одоо хүлээж ирсэн. За энэ одоо юу харуулж байна гэхээр зэрэг иргэн цагдаа хоёрын хоорондын холбоо нэгтралыг одоо харуулж одоо бие биенийг ойлголцож одоо амжилтанд хүрэх үнд суурь болж ирсэн. Ер нь иргэн цагдаа гэдэг чинь хоёр яриад байгаа боловч иргэн гэдэг чинь ерөөсөө бидний эцэг их үр хүүхдүүд ах トゥ өнөр шүү дээ. Ингээд одоо бид нар ярихаар иргэн ба цагдаа гэдэг. Энд чинь ерөөсөө нэг л үгтэй учир утгатай юм байхгүй. Бид нар хэнийг хамгаалж гэн хэнийг одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлж гэн гэхээр зэрэг одоо энэ төрөл төрөстэй аав ээжигээ ах トゥ өнөрөг л энэ аюулаас хамгаалж байгаа юм шүү дээ. Тэгээ тэр үед одоо нийслэлийг аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөл болцоогоор хангахын тулд тэр үеийн одоо засгийн газар, төр засгийн удирдлагууд их анхаарал тавьж ирсэн. За энэ дундаа бол одоо цагдаагийн ерхий газрын тэргүүн дэд дараагаар ажиллаж ирсэн амар болд генералгаа бол хэлэх зайлшгүй шаардлагатай. Амар болд генерал, ган болд генерал хоёр маань бол одоо гадаадын дуршлаг аваад тэгээ ирээд энэ нийслэл Улаанбаатарыг 4 бүс болгож хуваагаад тэгээ эргүүлгийг машин тэргүүлэг зохион байгуулсан. За энэ үед иргэдээс бид нар их санал хүсэлт авч ийлээ. Тухайн дүүргүүдийн хороодоор орж иргэдийн хуралдыг суудаг байлаа. Аж ахуй нэгжүүдтэй их хамтарч ажилладаг байсан. Тэгээ энэ санал хүсэлт авахд бол ерөөсөө ихэнх тохиолдолд бол ерөөсөө баярлсан, талархсан. Ямар хурдан шуурхай одоо гэмт хэргийн дуудлагын дээрв. Энэ одоо гэмт хэрэгтэн оргон зайлаагүй байхад төргөн шуурхай барьж авлаа гэсэн юм талархлын хуудсууд баярлсан, талархсан, гялалаа гэсэн сэтгэл их ирдэг байсан. За энэний дагууч манай хамт олон уран зориг орж сайн ажиллаж ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагууд анх удаа одоо иргэдийн талархлыг хүлээсэн байгууллагаар манай нийслэлийн хөдөлгөөн тэргүүлийн газар шалгарч ирсэн. Одоо бодоход бол тэр 24 цагаар гадаа энэ өвлийн дэвсгэм хүүтэнтэй 30-40 градусын хүүтэнтэр машинд 24 цагаар одоо цагдаа үүрэг гүйцэтгэх гэдэг бол үнэхээр чанга байсан. Одоо чанга гэдэг яг иргэдийн одоо өмнөөс бид нар тан руу хөргсөн тий. Иргэдийн одоо төргөн шуурхай үйлчлэх ийм үүрэгтэй болсоо тэр үүргээ онцгой биелүүлсэн. Би одоо тэр хамт олноор их бахархдаг. Миний бахархснаар ч тэр олон иргэд одоо тэр цагдаагийн ажилтнаар бахархаж ирсэн. Тэгээд цагдаагийн нэр хүнд бол тэр үед бол их өсөж ирсэн.
та бүхнийхээ амрыг ирье. Ингээд цагдаа дотоодын цэргийн ахмадын байгууллага, ахмадын хороо байгуулагдсны түүх 60 жилийн босгон дээр одооныхаа албан хаагчтай уулзаж санал бодлоо солилцох ийм завшаан тохиолсонд туйлын их талархаж байна. Тэгэд би бол одоо цагдаагийн байгууллагт 80-аад оны ихэр орсон төлөөлөл, өөрөөр хэлбэл одоо цагдаагийн байгууллагын 30-40 жилийн одоо түүхэд оролцож явсан, одоо тэрийг мэдэрч явсан ийм ахмад ажилтан. За тэгэхээр манай би бол өнөөдөр ингээд тээврийн цагдаагийнхаа албыг төлөөлөө та бүхэнтэй уулзж байна. Тэрөө хэллээ одоо 80-аад оны ихэр орсон гэдэг. Тэр үед одоо энэ албанд ороход нөхцөл байдал одоо өнөөдрийнхээс энэ хөдөлгөөн бол харьцангуй бага. Гэсэн мөртөө тухайн үеийнхээ одоо онцлогтой ийм үе байлаа. За тэгээд энэ үеэс одоо юу өөрчлөгдсөнгүй гэхээр хариуцлага гэдэг юм л одоо хэвээр өлдөж штэ. Тэгэхээр тэр үеч хариуцлага хэрэгжижсэн, одоо ч хариуцлага хэрэгдэнэ. Тийм ээ. Тэгэхээр энэ тэр үе цагдаагийн алба бол дотроо замын цагдаагийн алба гэдэг маань энэ замын хөдөлгөөнтэй холбоотой чухал үүргийг үүсдэг албаны хувьд өөрийн гэсэн одоо онцлогтой байсан. За одоо ингээд хүн, автомашин тийм ээ, зам гэсэн ийм гурван системийн дотроо энэ ажлаа өстө бүрэн хариуцдаг байлаа шүү дээ. Өнөөдөр бол цаг үе өөрчлөгдсөн учраас зарим одоо үүргийг нь бол өөр байгууллагад шилжсэн байна. Тэгэхээр тэр үед бол одоо зам дээр гарч хяналтаа тавьдаг байлаа. За хүнтэйгээ ажилдаг байлаа тийм ээ. За техниктэйгээ ажилдаг байлаа. Техникийн үзлэг, шалгалт гэдэг юмыг хийдэг. Техникийн бүртгэл гэдэг юм замын цагдаа дээр. Тэгэхээр энэ бүхэн энэ хүн автомашин зам гэсэн энэ системийн ажлыг яхахгүй одоо тэрийн өмнө хариуцж ажиллаж ингэж ирсэн. За тэгэхээр за гол одоо агуулга нь бол юу шүү дээ тий? Автослоос урьдчилан сэргийлэх. Тэгэхээр бид нэр одоо хэргийн газар очиж одоо хойшлуулшгүй арга хэмжээг зохион байгуулахаас гадна осол гарахаас өмнө одоо чин сэтгэлээс ажилладаг юм байсан. Одоо би нэг жишээ дурдъя л да. Одоо зүгээр одоо бол манай зохицуулагч нар зам дээрээ гараад зохицуулалтаа хийж штэ. Зам дээрээ хяналт тавьж байна. Тэр үед бол энэ төвлөрсөн автоажихуйнууд олон байлаа. Тийм учраас тэр автоажихуй дээр хариуцсан байсан гэж. Би жишээ нь одоо зөвлөлтийн барилгын 2 3 дугаар тэрээсийн гадаадын байгууллагатай холбоотой автоажихуй гэдэг ингээ хариуцдаг байсан. Тэгэхээр тэр автоажихуй байсаагч юу хийдэг юм бэ гэхээр тэр автоажихуй дээрээ хөдөлгөөний аюулгүй хангуулах ажил хийдэг. Тэгээд тэр хүний ажлыг юугаар дүгнэ гэхээр та энэ автоажихуй дээр хөдөлгөөний аюулгүй хангах чиглэлээр энэ 7 хоногт энэ сард энэ жил ямар дэг журам тогтов гэж урдаас ийм нэхнэ. За бүр автослог тэр байгууллагаас гарчих юм бол тэр байсаагчтай л ярина. Ганц байсаагчтай яриа зогсохгүй цаашаа одоо энэ баазын даргатай ярина. Тэгэхээр энэ хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө ганцхан одоо цагдаа биш энэ бааз байгууллага тэр хамт олон бүгдээрээ ингэж энэ ажил руу ингэ татан оролцуулаад тэр одоо удаадраа зуршил гаргаад байгаа жолоочийг тэр байгууллагын хурдаар авч шилждэг, ярьж хэлж өгдөг, арга хэмжээ авдаг ийм байлаа шүү дээ. Өнөөдөр бол одоо хэн нэгэн одоо автоажихуй байгууллага дээр очиод юу танай жолооч ингээд байна тэгээд байна гэдэг юм одоо бол байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр үед бол тэгж одоо хүнтэйгээ тулж ажилладаг ийм цаг үе байсан. За тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдал руу орохоор ямар байна вэ гэхээр одоо нуух юм байхгүй тийм ээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой энэ осол зөрчил за цаг усаар хүний амнаас хохирч гэмтдэг энэ явдал маань одоо буурахгүй шүү дээ. Тэгэхээр буурахгүй байгаа учраас энд одоо онцгой анхаарч энэ цагдаагийн хийх олон ажлуудын дотроос энэ хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал бол өнөөдөр тулгымцсан асуудал болоод байна. Тулгымцсан асуудал болоод байна. За тэгэхээр энэ осол гэдэг маань өөрөө бас ингээд гарч байгаа хохирлын хувьд аваад үзэхээр ихэнх хохирогч нь хүүхэд залуучууд. Тийм. Хүүхэд залуучууд. Өөрөөр хэлбэл манай нийгмийн одоо өрөмцөгийн болсон энэ хүүхэд залуучууд маань энэ автосод өртөөд
амнасаараа хохироод эрүүл мэндээрээ хохироод байна шүү дээ. Тэгээ одоо бодоод үзэлтэй нэг 18-тай сайхан одоо манай ирээдүйн улсны залуу хүн цаг усаар энэ автобуслыг гэдэг юмны улмаас болоод амиа алдчихлаа. Тэгвэл цаана бас амиа алддаг өөр тохиолдол байна шүү дээ. Хүн нас барах 100 настай хүн одоо байгалийнхаа жамаар ингээд халиллаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд ингээд аваад үзэхэд бас ялгаа байгаа биз. Тэгэхээр энэ манай нийгмийн одоо авч явах тэр хүчийг тэр хүүхэд залуучуудыг аваа явуулдаг ийм актер тахалуулчихад байгаа. За энэ ганцхан манайч биш дэлхийн нийтээр ийм байгаа. Тэгэхээр энэ асуудал дэлхийн нийт анхаарад энэ хөдөлгөөний аюулгүйдийг хангуулах чинь анхаарал хандуулахгүй бол болохгүй байна гэдэг бүр одоо 2011 оноос эхлээд нэгдсэн үндэсний байгууллагаас энэ асуудал анхаарч эхэлсэн. Тэгээ эхлээд бүр 2011-ээс 2020 он бүхэл бүтэн хөдөлгөөний аюулгүйдийн 10 жилгээ зарласан. За ингээд энэ 10 жилийн хугацаанд яах ёстой гэхээр энэ осол гэмтлэр нас орж байгаа гэмтэж байгаа хүмүүсийн тоог 2 дахин бууруулъя гэдэг. За энэ зорилтынхаа төлөө ажиллаж агаад бас л хангалтгүй байна гэд 2021-ээс 2030 он хүртэл ахаад хөдөлгөөний аюулгүйдийн 10 жилгээ зарлчихсан. Яагаад тэгж байгаа гэхээр энэ асуудал маань бол өвчнөр бол одоо ужигэрчсэн байна шүү дээ. Дэлхийн нийтэд одоо ингээд хүний үхэл төрөгдөг нэг 10-аад шалтгаан эхний топ шалтгаан байл гэхэд тэрний айргийн тавд нь автобус явж байгаа байхгүй юу. За энэ дээр арга хэмжээ авахгүй бол бүр их өсөх нэ. За би шин тоод урдээ л да. Жилд одоо автобуслаар манай гариг дээр сая 300 мянган хүн амнасаа алдаж байна. 50 сая хүн гэмтэж бэртэж ирэмдэг зэрэгдэг болж байна. Тэгээ энийг ингээд бусад өвчин зовлонтой харьцуулахаар маш өндөр тоо. Эхний топ 5 дотор явж байгаа байхгүй юу. Одоо тэр элэгний хор тавдарч гэдэг юм уу тийм ээ. Одоо бусад энэ одоо хүнийг үхэл төрөгдөг актер өвчнүүд ба шүү дээ. Энэ өвчнүүдээс чи илүү хурдтай өсөд байдаг. Тэгэхээр энэ автомашинжилтийн бас сөрөг тал нь одоо энэ шүү дээ. Тэгэхээр энийг бууруулахын тулд сөрийн өвчнөд тэмцэх одоо 5 жил гээл нэгдсэн үндэсний байгууллагаас зарлаа. Гэтэл бүр 10 жилээр нь зарлж шүү дээ. Тэгэхээр яагаад тэгж урт хугацаанд зарлж байгаа гэхээр энэ асуудал өнөөдөр дэлхийн бараг 1 номерын асуудал болсон. Манайч ялгаагүй шүү дээ. Ардчилсан хүнлэг нийгэм байгуулж байгаа нь үний юм бол хүний амнаас эрүүл мэндээс үнэтэй юм байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэний төлөө ажиллаж байгаа энэ үйл ажиллагаа бол одоо тулгымцсан асуудлыг өнөөдөр энэ алуу шийдэж байгаа. Тэгэхдээ ганцхан замын цагдаа энийг хийждэг ажил биш. Энийг бусад цагдаагийнхаа албатайгаа хамтарч хийн. Тэр байтугай одоо төртэйгээ хамтарч хийн. За дурсамж яриа гэдэг бол нэг талдаа өнгөрсөн түүхийг амьд түүх юм. Нөгөө талаар Ахмад үеийнхаа амьдралын баялаг туршлагаас сургамжийг хүлээж авах бас нэг юм сайхан боломж байдаг. Бид ч гэсэн одоо залуудаа Ахмад үеийнхаа дурсамжийг сонсож өнгөрсөн үеийнхаа түүхийг мэдэж ажил амьдралын туршлагаас суралцаж үлгэр дуурайл болгож явж байсан. Ер нь цагдаагийн амьдралын туршид тохиолдсон үйл явдал түүх бол янз л да. Сайхан үйл явдлын ард бол сайн дурсамж үзэж байдаг. За сар явдлын ард бол нэг тааралхан дурсамж үзээд байдаг. Энэ аль нь л одоо миний амьдралд тохиолдож байсан. Сараас нь сургамж аваад сайнгаа батжуулаад ингэж л явсан. 1990 он өөрөөр хэлбэл нийгэм ардчилсан нийгэмд шилжиж зах зээлийн харилцаанд шилжсэн энэ цаг үе юу 1990 он бол их дурсамж дүүрэн сайн уу янз дурсамжуудтай ийм он жилүүд байлаа. 1990 он бол цагдаагийн байгууллагын хүч чадлыг сорьсон асар их нэр хүндэд хүргэсэн ийм цагдаагийн
хэдийгээр одоо улс орны амьдрал эдийн засгийн хувьд уруудад ороод байсан ч гэсэн цагдаагийн ажлын хувьд бол өөдөд дээшилж явсан ийм сайхан цаг үе, сайхан дурсамжуудтай он жил байлаа. Энэ юунаас ихтэй өгөөс сайн удирдлагын аж тус байлаа. 1989 онд нийгмийн аялал хамгаалахын татан богдож улсын цагдаа сэргийлэх ерөнхий газар бие даасан засгийн газрын бие даасан агентлаг болсон. Үүнтэй холбоотойгоор нийгмийн аялал хамгаалах яамны одоо тэр өмч хөрөнгийг хуваах, өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагыг материалын баазын хувьд одоо хэр байх вэ? Боловсон хүчний хувьд хэр чадварлаг байхгүй гэдгийг одоо шийдвэрлэх тийм цаг үе байсан. Ингээд цагдаагийн ерөнхий газрын төв аппаратын ажилтнууд хуралдаад ерөнхий сайдд загтлагдсан. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаар одоо зөвлөлт бодлосод актив суралцж байсан амар болд цагдаагийн ерөнхий газрын дэд дарга байсан даваан юм. Говьолтой аймгийн ардын татварын хурлын гүйцэтгэх хааны дарга байсан хуучин цагдаагийн ажилтан пүрүү нар хэнийг томилж өгөөч гэдэг хүсэлт гаргасан. Үүний дагуу пүрүүгийн нараас томилсон нь бол цагдаагийн байгууллагын цаашийн ажил өөдрөг сайхан болох ер нь ихэнх болсон юм аа. Би эрүүгийн албанд ажиллаж байсан. Эрүүгийн албанд оногддог 2 үүрэг байсан цагдаа. Нэгдүгээр одоо чагсаал цуглаан үйлдвэрчдийн дунд одоо өвмэн самун эмх самбраагүй урайлсан ийм үйлдвэрүүдийг талсан зогсоох. Ийм хүмүүсийг тэр жагсагчдаас тусгаарлах. Хоёр дахь гол үүрэг нь бол жагсаал зохион байгуулагчид хаана байгааг одоо юу хийж байгаа тэр улс төрийн талаар биш. Тэр жагсаал цуглаан эмх самбраагүй байдал шилжүүл жагсаал зохион байгуулагч удирдагчдыг хурдан шуурхай авч тэр хурцмал байдлыг одоо намжих зорилгоор одоо хаана байгааг нь одоо мэдчихэдэг. Ийм байсан. Ер нь бол үе ингээд төрийн ордон руу дайрдаг эмх самбраагүй байдал бас бий болох нөхцлүүд бол бүрдэж байсан. Энэ үед бол тэгээд за жагсаал зохион байгуулагч тэнд байна, зориг тэнд байна гэхээр очиод зориг тэрдэг, зориг ирээд за жагсагчдаа төрийн ордон руу дайрахгүй хоошоо бай. Ингээд сууцгаа. Одоо та нар бол хуучны кино баримтуудаас үзсэн баг. Ийм маягаар жагсаал цуглааныг дэг журамтай эмх самбраагүй байдал шилжүүлэхгүй байхад цагдаагийн байгууллага их чадварлагтай ажилласан гэж би хувьдаа боддог. За ямар ч нөхцөлд бол зэвсэг хэрэглэж болохгүй. Тэгэхээр бүрэн нараатын тушаал гарч ирсэн л да. Тэр үед бол эрүүгийн төлөөлөгчнүүд дээр бууз зэвсэг нь хувьд нь байдаг байсан. Зэвэнд бүгдийг хураалгаад дарга нар дээр нь цуглуулад өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар одоо бууз зэвсэг ашиглахгүй байх одоо хурц хамгаалтыг хийж байлаа. 90-ад оны цагдаагийн байгууллага бол манай ардчилсан хувьсгалыг ардсан хөдөлгөөнийг батжуулж бэхжүүлэхэд хамгаалахад их гавьяа байгуулсан шүү. Баатарлаг гавьяа байгуулсан гэж ингэж дурсаж ярьдаг. Үүнд нь би тэр үед ажиллаж ирсэн одоо ажилтнууд анх одоо би ажилд ороод хоргоо машин хүлээж авчихсан одоо зөвлөлт бодлосод үзүүлэгдсэн. Тэр үеийн машинууд ч одоо одооны машин техникийг бодох юм бол үйлчилгээ арчилгааг шаарддаг засвар техник их ордог байж тээ. Гэтэ бид нар чинь энэ програм дотроо бүхэл бүтэн амьдрал уцаж явдаг. Иргэн газар дэсэн дор хаяж 2-3 цаг үргэлжлэх. Тэгээд залгуулаад цаашаа дуудлага үргэлжлүүлээ явах юм шиг тохиолдолд.
Тэгээд хоол унд цай тэрий ч одоо тэр жолоочл зохицуулдаг байсан шүү дээ. Тэгээд бид ч одоо бас эрүүгийн тэргийг эрен суулгах хэсэгт явж хилцэд явж явах чинь. Тэгээд хөдөө гадаа явна. Хэн дулаахаа уцтай явж гин, хэн санд бин хөнгөн ойтой уцтай явах нь уу. Тэгэхээр жолооч зөвхөн жолоочоо хийхгүй хажууд хүмүүсээ харж хандна, халамжлна. Хэргийн газар очих юм бол тус тусынхаа ажлыг хийж явах хооронд одоо босод энгийн ард хүмүүстэй энгийн сайхан яриа хөөрөө өрнүүлж хамгийн гол нь бид чинь гэмт хэрэгтнийг илрүүлэх ингээ ард биднээс хамтын ажиллагаа байх хэрэгтэй гэдгийг сайн ярьж таниулсны үндсэн дээрээс хэргийг бол одоо богино хугацаанд илрүүлэх ажиллагаан дээр бол айгүй тусдын болдог байхгүй юу. Одоо бид чинь тэгээд хэргийн газар очлоо гэхэд энэ машин дотор бол амьдрал босч сайн муу ерөөсөө бүх юм заримдаа одоо хэргийн газар очин тохиолдолд машин дотор одоо хоол мод хийж цай мэж ханж одоо би эндээ ч одоо бүрэлдэхүүндээ тусалж явах тийм асуудал бас гардаг байсан. Одоо тэр манай тэр буурал шүхэ гэж хингэлтийн жижигхэн жолооч байсан. Тэр бол маш сайн өөрийг гүйцэтгэдэг байсан гэж байгаа. Одоо ингээд олон жил ажилласан байна. Тэгээд ер нь ингээд анх цагдаагийн академийн 4-р курсээс нөгөө уртын дадлага гэдэг бүтэн жил одоо дадлага хийж исэн. Тэнд чинь дандаа л нөгөө сонсогч хүүхдүүд байгаа. Тэд чинь жоохон хүүхдүүд. Одоо ингээд тэд чинь одоо ингээд зарим нь дэвтгүүртэй гарцсан байна. Зарим нь янз бүрийн албан тушаал том дарга нар болцсон байна. Одоо авилгатай тамцах газрын даштуу хоорондоо чинь одоо бид нэр бас манай эрүүгийн төлөөлөгч байсан. Бид нар хамт явдаг байсан. Одоо төрөн мандах гэж одоо эрүүгийн цагдаагийн газрын домог болсон хоорондоо байлаа. Нийтдээ одоо миний машин одоо эрүүгийн төлөөлөгч хэсгийн байцаагчаас авахуулаад нийтдээ ингээд олон дарга нартай явж ирсэн. Тэгээд одоо миний кабинаас бол ямар ч гэсэн 20 гаруй хурандаа бол төрсэн байдсан шүү дээ. Тэр бас сайхан бахархуу шүү дээ. Хүн заавал хурандаа болох албагүй, офицер болох албагүй. Хамгийн гол нь мэрэгжилтэй үнэнч ер нь хүн тусалж хийсэн ард түмэндээ муу үйл хийсэн хүмүүнээ олоод өгч хийсэн гэсэн зорилгоор явж байгаа учраас тэр ажилдаа сэтгэл ханамжтай багтал тэгэл одоо бол тэгэл бүх юм сайхан санагдчихж байгаа юм чинь. Явж тэрний илүү төв юм удаарч шунж байгаагүй нэг хүнтэй зөв харьцаж ясны буян болоо гэж боддог шүү дээ. Жишээ одоо энэ Конс, Торнс энэ араа энэ төр бол одоо энэ өрн дөрний тэрэг хөгжиж байгаа үед ч одоо энэ бүр одоо л энэ яаж барьчихсан болоо гэж бодогдчих шүү юм. Анх байгуулагдсан 2005 он хүртэл цагдаагийн байгууллагын төрөл мэргэжлийн алба болон үүсэж өгсөн түүхтэй. Энэхүү хяналтын шинжилгээний алба нь 2005 он хүртэл үндсэн 2 хэсгээс бүрддэг байлаа. Гарын мөр, галт шивсэг, мөр судлал, бичиг техник, бичиг судлал, за мөн гэрэл зүргийн лаборатори гэсэн уламжлалт криминалистикийн лабораториуд бүхий криминалистикийн хэлтэс үүн дээр биолог, физик, хим шинжилгээний тусгай шинжилгээний сектороос бүрдэн үйл ажиллагаа 2005 он хүртэл явуулж ирсэн түүхтэй. За 2005 оны байдлаар улсын хэмжээнд 62 шинжиж мэргэжилтэн ажилладаг байлаа. Криминалистик шинжилгээний алба нь цагдаагийн байгууллагын бүтэц бүрддэхүүнд үйл ажиллагаа явуулж байх хугацаанд цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шинжилгээ ухааны технологийн дэмжлэг үзүүлэх энэ хүрээнд хэргийн газарт шинжээч мэргэжлээр ажиллаж гэмт хэргийн олмор эдмэрийн баримтыг илрүүлж бэхжүүлэх тэдгээрт лабораторид
шинжилгээ үзлэг шинжилгээ хийж дүгнэлт магадлал гарган нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр үндсэн чиг үүрэгтэй ажиллаж ирсэн. Үүний зэрэгцээ цагдаагийн байгууллагын ажилтны хувьд цагдаагийн байгууллагын ажилтны нийтлэг хууль хөдлөс нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж баяр наадмын хамгаалтанд ажиллах, эргүүл жижүүрт үүрэг гүйцэтгэх. За нэг ялангуяа 1990-ад оны нийгмийн эдийн засаг, улс төр нийгмийн эдийн засгийн шилжилтийн хүнд энэ цаг үед хэрэг үүртгэх, жинхэнэ жижүүрийн үүрэг гүйцэтгэх. За ихэвчлэн орон нутагт болвол эрүүгийн хэрэг бүртгэлийн ажлыг хавсран гүйцэтгэдэг байсан. Мэдээж тэр үед хүний нөөцийн хомсдол бий болсон, техник хэрэгслийн хангамж тоо зогссон ийм хүнд үед байсан боловч тухайн үед яг одоо шинжээчээр ажиллаж ирсэн бидний хувьд хамгийн хүнд хичээлтэй асуудал бол өдөр тутам шинжээчдийн хэрэгэлдэг эм зэргийн газар шинжилгээний газар улмаар илрүүлэхэд мөн лабораторид шинжилгээ судалгаа хийхэд дүгнэлт магадлал гаргах шаардлагатай тэр химийн урвалж үзс, гарын мөр илрүүлэх тэр нутгууд, за техник хэрэгсэл, тэр дундаа гэрэл зургийн аппарат, тэр үед дижитал технологи байгаагүй л гараагүй байсан. Гэрэл зургийн аппарат, камер, за тэгээд гэрэл зургийн хальс, шинжилгээнд ашиглах бусад хальсууд, зургийн хор гээд энэ бүхэн бүгд хангалт зогссон. Тийм учраас бид энэ бүгдийг өөрсдийн дотоод нөөц болцоогоор бүрдүүлэхийг хичээж шинжээчдэр маань хуучин аппарат хэрэгслээ өөрсдөө задлаад хооронд нухсаж сэлбээд тэрвээ та үзмэр тавьсан байсан 60-70 оны аппаратуудыг хүртэл хэрэгжилж исэн ийм хүн цаг үед. За шинжээчд нар маань өөрсдөө одоо гарын мөрийн нутаг жишээлбэл модны нүс, за эрзэн дугуй шатаасан тэрний хөөд ордог. За бусад одоо мөр илрүүлж болох тэр бүгдийг ашиглаж хуучныгаа сэлбэх эсвэл шинээр хийж дурших зэргээр бид нар гарын мөрийг илрүүлэх онцгойлыг зохиож байлаа. За бүр олдохгүй уралж үзэх техник хэрэгслийг ганцхан 8-д зах өөрөөсөө амралтаараа хойшоо уршаа гадагшаа дотгошоо явахдаа хайж олоод олох зэргээр албыг талгадуулгүй хийх ёстойгоо хийж хөөдөө хүлээсэнгүйгээ биелүүлж явсан нэг иргэн дурсахад таатай байна. Миний хувьд иргэн дурсахад энэ хүнд хэцүү цаг үедэд бидний өөрсдийн итвэх санаачлагаар бий болгосон энэ шинжилгээний арга түүнчлэн энэ бий болгосон номтог урвалж байдс энэ бүгд маань өнөөгийн биднэрт өөрийн гэсэн өөрөмж технологи бий болгосон тийм давуу талтай гэж боддог.